Уушигны сүрье. Сүрье нь сүрьегийн савханцар гэгдэх нянгаар үүсдэг халдварт өвчин юм. Ихэнх тохиолдолд уушгийг гэмтээдэгч бусад аль ч хэрэгтэн гэмтээж болно. Энэ өвчин нь ханаа томоотой ижил амьсгалын замаар халдварлагдагч энэ агаараар амьсгалсан хүмүүр өвчлөлтгүй. Өөрөөр хэлбэл тухайн хүний дархлааны байдлаас хамаарч халдвар авсан хүмүүсийн зарим нь л өвддөг. Сүрье өвчин ихсээр дамжин халддаггүй учраас жирэмсэн эмэгтэй хүүхэддээ сүрье халдаах аюулгүй. Хэрвээ 2-7 хоног тэрнээс дээш хугацаагаар ханиалгах, цээжээр өвдөх, цустай цэр гарах, хөлрөх, халуурах, шалтгаангүй турах, хоолнд дургу болох зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа аймаг дүүргийнхээ сүрьегийн эмчэд хандаж цэрний шинжилгээ өгөх нь зүйтэй. Цэрний шинжилгээ нь уушигны сүрьег онцлох хамгийн найдвартай арга юм. Хэрв халдвартай хэлбэрийн сүрьегээр өвчлсөн бол хамгийн ихэнд анхаарах зүйл нь бусдад халдвараа тараахгүй байх явдал юм. Сүрьегээр өвчлсөн хүн биеийн жингээ алддаг бөгөөд хоол тэжээлийн дутагдал нь сүрье өвчин үүсэх боломжийг нэмэгдүүлдэг. Иймд амин дэми ихээр агуулсан илчлэг ихтэй хоол идэх нь зүйтэй. Сүрье бол эдгэрдэг өвчин.